Зураг авалтанда хамгийн түрүүнд орсон. Өмнөх дугаар ялагч болсон болохоор хамгийн түрүүнд орсон байх гэж бодож байна. Бусад охтууд маань хараад дээрэс нь өмнөх дугаарт ялсан гэдгээ баталж байгаа мэт санагдлаа. За оролцогч халууны хувьд гэх юм бол бас баяр хүргэмээр байна. Бусад оролцогч нараасаа бас өөртөө ихтэй. Ер нь бол зураг авалтын туршлагатай нь бол анзаарэгдэж байсан. Энэ удаагийн бьюти шоуд өмнөхийг бодох юм бол ийм натурал, ийм гоё байгалийн үзэсгэлэн гоог харуулсан мейкаптай учраас илүү өөрийнхоороо энийгээ зөөлөн авахулж чадлаа гэж бодож байна. Оролцогч мөнх цолмын хувьд бол үнэхээр бас өөр үнс төр төрхтэй модель байсан. Яг ийм Япон модель шиг гадны сэтгүүл дээр яг харагддаг, ингээд тавигддаг зурагтай яг ер нь бол төхөж ицсэн. Өнөөдөр бүүти шот зураг авалт байсан. Тэгээд би өмнө наад ерөөсөө бүүти шот нэм зураг авалтнаас орж байгаагүй. Анх удаа ингээ ороод ер нь толны өмнө хэд бэлдсэн ч гэсэн одоо ингээ шууд ороход нэлээд сандралтай тийм байсан. Амьд реакшнтай байвал илүү гоё яахгүй. Тэгэхгүй яг ингээл за бьюти гэж бодож байгаа. Тэгэл яг ингээл байгаа байхгүй. За бүтээгдэхүүнийхээ огц найрлагатай танилцсан тий. Тэгэхээр 10 дахин гүн чигшүүлдэг. Тэгэхээр ер нь бол яг өөрийнхөө мэдрэмжийг хүмүүст одоо хуваалцсан гэсэн үг шүү дээ. За. Өмнө нь миний хувьд ийм гоо сайхны бүтээгдэхүүндээ зураг авалтанд бол орж исэн туршлагатай. Тэр ч утгаараа бүтээгдэхүүнтэйгээ яаж ингэж харьцаж зураг авах уу гэдэг дээр ер нь гайгүй ахуулж чадсан байхаа гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн сорил дээр ялагч болчвол гоё л юм. Яагаад гэвэл би өмнө нь ямар нэгэн сорилыг ялагч болж байгаагүй. Дандаа нэг 10 ононоос 8 юм уу 9 юм тиймэрхүү оноонууд авч ирсэн болохоор мэдээж сорилын ялагч болохыг маш их хүсэж байна. Бүтээгдэхүүнээ гоё задлаад үзээд өөрөө үнэрлээд яг ингэх юм бол илүү их чиний мэдрэмж чинь амьд байх бах. Тэгтээ зарим охтуудын хувьд жоохон тэгэл нэг байгаа ингээ инээлсэн. Тэгэл ингээд би болохоор жоохон нүдэнж манайд нэг шүдэ гаргаж инээгээд нэг ингээд игдүүлээ инээж минийж ахуулсан болохоор олон янзын нүүр хувирал гаргаж чадсан гэж бодож байна. Зүгөө жоохон хайлуулахгүй жоохон ингээд Познаас позны хооронд ингээд шилжихтэй шүү дээ. Хитрхи огцом олон өөрчлөлтийг битгийгээрэй за. Сайхан гүнзгий амьсгаа авчих. 3 сайхан ууж юм амьсгаа авчих. Зургууд ч гоё гарч байгаа юм санаа зов. Өнөөдрийн зураг авалтанд Monty брендийн пажама байсан. Тэгээд их гоё тухтай, зөөлхөн надад маш их таалагдсан. Зураг авалтанд би яг өөрийнхөө хувьд бол яг сайн байсан гэж бодож байна. Яг гараад яг ямар хуу поз авч ямар дүр бүтээх үү гэдгийг би яг бодсон байсан. Яг тэрийгэ гаргасан. Сэтгэл хангалуун байгаа болохоор бас дэжгүй зураг гаргах гэж итгэж байна. Өмнөх хэд оролцогч нар чинь саястан аллаа шүү дээ. Одоо чамд шар хараагаас. Шар мах. За. За одоо чөлөөтэй. Тэгэхээр чиний хувьд ерөөсөө бити баригдаарай. Өөрийнхөөрөө чи яг яаж илэрхийлмээр байгаа тэрүүгээрээ чөлөөтэй байгаарай за. За амжилт. Надад бол яг жоохон хүн фотошот байлаа. Яагаад гэвэл нөгөө нэг бьюти шут гэдэг утгаараа бусад охтууд маань гэх юм бол яг давуу тал нь үстэй гэдэг. Тэг ингээ үстэй болохоор ингээ дүр төрхийн хувьд ч ихсээ ингээл үсээ янзлал хөөрхөн болчихно. Ингээд зураг руугаа илүү дөхөн гэх юм уу хувирлан ч гэсэн. Тэгээ миний хувьд болохоор жижиггүй үстэй ерөөсөө нэг хөөрхөн байхээр надаас бүр үнэхээр маш их зүйл шаардна. Үснээсээ болоод гэх юм уу. Ингээд сорил дээрээ сүүл болцсон байх уу гэхээс жоохон хайгаал. Яа. Нуруулчин гоё байна. Зурган дээр айгүй гоё харагдчих. Чи гол нь өөртөө ихтгэлтэй. Тэгэхгүй бол яг ингэ чи өөртөө ихтгэлгүй байх юм бол эндээс яг юм үннийг хэлэхэд гарахгүй шүү. За, амжилт.
магадгүй хитрхи хичээгээд илүү их сандраад байгаа болов уу гэж санагдсан би өөрөө.